Өнөөдөр би номтой болог сүнслэг мэдлэгийн сошиал ертөнцөөрөө дамжуулан далд ухамсарын талаарх нэг нууцыг та нартай задлаа гэж бодож байна. Ойлгох ёстой хүмүүс нь ойлгож чадна гэдэгт би итгэж байна. Цаг нь болсон гэж үзээд энэ мэдээллийг та нартайгаа хуваалцахаар шийдлээ. Юу гэсэн үг вэ гэхээр хүн төрөлхтөн мэдээллийн хуулиар хоригдчихсан байгаа гэдгийг та мэдэх үү? Жишээ нь үхэл гэдэг бол хуурамч, бид бүхний сүнс хизээч үхдэггүй, үхшгүй мөнх амьдардаг. Бидний сүнсний дотоод мэдээлэл гэдэг бол ухамсарын асар өндөр түвшин буюу маш олон чадваруудад ашиглах боломжтой маш өргөн боловсронгуй хөгжсөн чадвар байдаг. Гэтэл бид бүхэн гаднаас авж байгаа мэдээллүүдтэй хэтэрхий анхаарч тэр бүхэнд бүх цаг заваа зарцуулсаар агаад дотоодоос ирэх үнэн, дотоодоос ирэх хүч чадлаа хэдийнэ хаачихсан гэсэн үг. Дотоодоос ирэх мэдээлэл гэдэг нь таны дотоод дуу хоолой буюу сүнсний маш олон төрлөөс гарч ирж байгаа ур чадварууд гэсэн үг л дээ. За ингээд гэхдээ дэлхийн ертөнцийн цэцэн цэлмэг буюу энэ тойрог, энэ хориг, энэ одоо жижигхэн тойргоосоо гарч чадсан хүмүүс байдаг. Түүнийг бид нар төгс гэгэрсэн мастер багш гэж нэрлэж байгаа. Бид бүхэнд бүгдэнд нь энэ хүч чадал, энэ боломж олгогдсон боловч ихэнх хүмүүс гаднаас орж ирж байгаа мэдээлэлд хэтэрхий анхаарсаар цаг зав бараад насаа бараад дуусдаг гэсэн үг. Эсвэргээрээ бид бүхэн дотоод буюу сүнсний өмнөх амьдралуудын, өмнөх төрлүүдийн хязгааргүй мөнхийн хүч чадлаа конофодарч өөртөөгөө ажиллаж өөрийгөө сэргээж чадах юм бол бид бүхэнд айдас, ямар нэгэн шийтгэл, ямар нэгэн боломжгүй зүйл гэдэг зүйл байха болно гэсэн үг. Гэхдээ дэлхийн ертөнцийг бид нар хоригдсон юм байна, шийтгэл юм байна гэж харахаас илүү цэцэн цэлмэг мастер багш нар юу гэж сургасан бэ гэхээр сэрэх боломж олгосон сургалтын орон зай гэж хараарай. Энэ дэлхий дээр бидний сүнс суралцаж энэ өөрийнхөө хязгаарлагдмал юм хориотой байгаа тойргоосоо гараад галактик ертөнцид амьдрах боломж нь байгаа гэдгийг санах хүртлээр хийж бүтээж өөрийгөө олж ажиллах ёстой юм аа гэдэг одоо зүйлүүдийг зөвлөж чиглүүлж өгсөөр байдаг. Галактикийн ухамсар гэж байгаа, галактикийн хөгжил гэж байгаа. Юу вэ гэхээр бид нар дотоод өөрийн хүч сүнсний өмнөх төрлүүдийн чадваруудыг олж нээж чадах юм бол бид бүхэн галактикт хүссэн оршихуунуудтайгаа харьцаж, нөхөрлөж, хөгжиж, тусалж, өөрийнхөө ур чадварыг ашиглаж, дэлхий, галактик, гариг бүтээж гэх мэтчлэн маш өөрөөр амьдрах боломжтой боловч өнөөдөр бид нар дэлхий дээр төрөөд, үхөөд, ажил, өр ширгээд явж байгаа. Энэ нь бидэрт маш чухал санагдаж байгаа боловч үнэндээ бол тийм чухал зүйлүүд бол биш ээ. Энэ зүгээр л таны махан биеийг тэжээх, махан биений нэг хэсгээ гэсэн хэрэгцээтэй зүйлээ л гэж ойлгож байна. Гэгээр л бол өөрийгөө таних орон зай буюу өөрийн дотоод сүнстэйгээ танилцах хүч чадлаа нэх маш том бэлэгдэл буюу маш том арга гарц байдаг. Гэхдээ хүмүүс гэгээрлийг муу зүйлээс татгалзаад зөвхөн сайн сайхан зүйл хийжээч л тэр төвшөнд хүрэх боломжтой байна гэж боддог боловч үнэндээ хүн тэгвэл өөрийнхөө сүнсийг хөгжүүлж чадахгүй. Хүн муугийн, сайнж бүгдийг туршиж, амсаж, хазаж үзчихэж өөрийн дотоод сүнсний чадвараа нэх боломжтой болдог. Юу вэ гэхээр шижир алтыг хазаж, хайрж, балбаж үзчихэж энэ жинхэнэ шижир алт байна гэж таньдагтай адилхан өөрийн дотоод хүч чадал, өөрийн дотоод ухамсараа та туршиж, сорж, үзэж, муугийн, сайныг хийлгэж үзчихэж энэ ур чадварууд жинхэнэ хөшгөө нээж эхэлдэг гэсэн үг. Тийм учраас хүмүүс нөгөө гэгээр л буюу одоо бясалгал йог энэ далд ухамсарыг зааж байгаа багш нарыг зөвхөн нэг дүрээр харах гэдэг. Бүх муу мухай зүйлээс холдоод зөвхөн ингээд сайхан болж байгаа хүн гэгэрдэм байна гэж буруу эндүү ташаа ойлгодог. Уучлаарай. Үгүй дээ. Зарим хүмүүс тийм дүр төрх, тийм масаг, тийм одоо хэлбэр, тийм арьс нөмрөө явж байгаа л та. Гэхдээ үнэндээ жинхэнэ гэгэрлийн араас явж байгаа хүн, жинхэнэ өөрийнхөө дотоод өөртөө тэмцэлдэж байгаа хүн хинээс юунаас ч үл хамааран өөрийн хийхийг хүсэж байгаа мэдрэмж болгоноо туршиж, сорж үзэж, түүнээсээ мэдлэг мэдээлэл авах гээд байгаа нь нөгөө мэдээллийн хорионоос л гарах гээд байгаа. Хүн гэдэг бол үргэлж л мэдээллийг хайж яадаг. Гаднаач тэр, дотроос ч тэр бид өөрөө тэр чигтээ мэдээлэл байдаг. Арьс нь, нүд нь, үс нь, дуу хоолой нь, зүс царай, өндөр нь, яс нь, цус нь гэд ерөөсөө л бидний бүх зүйлд бүх өөрийн дотоод мэдээллээ олж танаарай гэсэн боломжууд бол олгогдсон, өгөгдсөн, зөвшөөрөгдсөн байдаг. Даанч түүнийгээ таньж мэдээгүй цус нь юу юм, яс нь юу юм, нүүрэн царай нь юу юм, арьс нь юу юм, дуу хоолой нь юу юм гэдгийг хүмүүс таньж мэдхээс илүү гадаад тэр хувцс ямар юм, тэр брэнд юу юм, хин юу өмссөн зүйлсээ ямар машин унж байгаа юм гэдэгтээ ихэвчлэн анхаарал явж байгаа учраас өөрийнхөө дотоод хүчийг шалгаж үзэх, туршиж үзэх тэр замаас аль хэдийн холдчихдаг. Одоо гэхдээ 90 өөрчлөгдөж, цаг өөрчлөгдөж, нэмэгт замбраа 90-100-аас бид бүхэн энерги олж авах гэдэг 90-100-оор шилжиж байгаа учраас хүмүүс илүү анхаарж байгаа боловч төдийлөн яг цаг нэрээгүй ч гэсэн таньдаг, задалдаг, ертөнцөө мэддэг, ойлгодог, ертөнцтэйгээ өөрийгөө холбож чаддаг үе рүү орж ийн. Энэ байдалд бүхэл зүйлүүд таны эргэн тойрны бүхэл зүйл танд тусалж байгаа.
дэлхийн ертөнцийн дээрх амьдрал маань шийтгэл гэж харахаас илүү сэрхүү дотоод ухамсарыг тайлбарлах хүч орон зай нэг сургууль гэж ойлгох нь илүү хөнгөн, илүү ойлгомжтой, илүү гүн надад санагддаг. За мөн бид бүхний дотоод ур чадвар, дотоод дуу хоолой гэдэг бол сонсож эхэлснээсээ хойш ам орж эхэлдэг. Ам орж эхэлснээсээ хойш танд бүхий л боломжоор тусгалж, холбогдож эхлэхийг хүсдэг. Тэгэхээр та эрдэмж шамдангуй байх хэрэгтэй. Эрдэмд гэдэг нь өдөр бүр ном уншаад суухыг хэлж байгаа биш. Дотоод мэдрэхийг хүсэж байгаа мэдрэмжэндээ бүү таг тавиа. Өөрийнхөө дотроос уур, уцаар, айц, гэмтэл юу гарч ирж чинь тэр бүхнийхээ оншиг олоод тэр бүхнийгээ эдгээхээс эхэлнэ. Мөн гэгэрэл сэхэрэл гэдэг нь далавч ургаа дээшээ нисэх гэх мэтлээ ичидийн бодлуудаасаа салаад эртхэн өөрийгөө таних ухаарлал руу орох хэрэгтэй. Тэгж чадвал бид нар өөрийгөө шалгаж үзэж, туршиж үзэж би чи шижир алт юм уу те зүгээр одоо төмөр юм уу гэдгээ шалгахтай л адилхан бид бүхэн өөрийнхөө сүнсний ясны төрлийн чадваруудаа таньж чаддаг, мэддэг болсноор илүү өөрийгөө таньж буюу бид нар юм хориотой бүсээсээ гарах боломжтой болно гэсэн үг. Бидний дэлхий бидэнд маш олон зүйлүүдийг өгсөн ч гэсэндээ энэ миний олгож байгаа бүх зүйлүүдээр дамжуулан өөрийн дотор байгаа дэлхийн ертөнцөөс ч том хүч, ур чадварыг таньж мэдэрээ гэдэг сургаалыг хамтдаа өгсөн ч хүн төрлөختөн бид бүхэн өдөр бүр марцаар, өдөр бүр холцоор л байгаа. Бусдын талаар хэн нэгэн танд хэлвэл та тэр хүний үгэнд итгээ тэр хүн тийм юм байна гэж ойлгодог. Яг тэрэн шиг хэн нэгэн таны талаар танд чи залхуу юм аа гэж хэлвэл нэрээ би залхуу юм аа гэж ойлгох уу? Та эсвэл би жинхэнэ залхуу юм уу? Үгүй юм уу гэж таних уу гэдгээс энэ үйлдэлүүд эхэлдэг гэж ойлгож болно. Тэгэхээр боловсруулж өөрийгөө таньж нөгөө бидний өнгөрсөн дөх зүйлүүдэд эдгэж имчилнэ гэдэг нь бол бид нар яваанда цаашдаа яах гээд байгаа юм бэ гэхээр жинхэнэ сүнсээ сэрээж мэдээл буюу дотоод мэдээлэлээс хоригдсон хорионоос гарч эрх чөлөөтэй болж бүх зүйлийг өөрчлөх хүч чадлаа хайгаад байгаа гэсэн үг юм аа. За тэгээд ойлгох ёстой хүмүүс нь ойлгож аваасаа гэж бодсон учраас өнөөдөр энэ мэдээллийг та нартайгаа хуваалцлаа. Та нартай амжилт хүсье.